Тэгээд бидний бие айгу ухаалаг ингээд дандаа тохиогч идэг. Оюун болроо одоо өнөөдөр жишээлбэлтэй ингээд янгнаал толгойж явах хөвдөл би зараагаал айнгууд оюун болроо ханаад өгөх гэдэг шүү. Чод хэлж байгаа байхгүй юу? За дээрээс ингээд найз нь олон сонтой гэдэг шүү. Нэгдүгээр хоёлоо 3-1-гээд авсан байл шүү. Тийм 10 өдөр өнгөрцөн. 11 өдөр. Гоё төвчтэй байна. Гоё. Тэгээд дээрээс нь надад гоё маш гоё сонирхол би өнөөдөр тэгж бодлоо. Ямар сонирхолтойгоор нүрээ арчлаад байна. Гоё сонирхолтой гэдэг нь мөнгө болоод байгаа байхгүй юу? Тэгээ би өчигдөр хэлжсэн хэрвээ би мөнгө олвол хуваалцнаа гэд тэ. Тэгээ өнөөдөр анхны цалин маань гарцсан байлээ. Тэгээ би та нарт энэ доор зураг гаргаднаа. За баярлалаа. Найз нь бол ямар нэгэн цолонд бол хүрээгүй. Гэхдээ эхний урамшууллаа бол авсан. Энэ урамшууллыг өдрөөхөн хамгаалт юм байна. Дээрээс нь бүр энэ даар тавьчин хэдэн төгрөг авснаа. Надад хөөрхөн санагдж байгаа хамгийн ихний урамшуул. Тэгээ дээрээс нь энэ урамшуул нь заавал энүүгээрээ байдаггүй даблдаж, трипэлдэж энэс илүү авч болд юм байлээ. Энэ надад урамтай байгаа. Ямар гоё юм бэ те. Ямар нэг шаардлага тавихгүйгээр тэгэл өөрөө ингээд анхныхаа хичээл зүтгэлийг гаргаад зүгээр л өөртөө хэрэгтэй талтай юм авах хөдөлгөж аваад тэгээд онооны урамшуул орчих юм уу? Тэгж юм уу? Жоо. Ямар гоё. За сэрэчтэй сэрэч. Тэгж унтуулаад хэцүү юу? Багаага. Айгу хоод мөө баг. Тэмдэг хөхүүл ахтын бодол ямар шүү тий. Ирхлүүлж байгаа л мөөмдөж өгөөл унтуулчихна. Авсан анхны бонус авсан урамшуул гэхүү бонус гэхүү ямар ч лээсэн ингээд багахан хэмжээний дараа хитгэн хүмүүртгэл багахан хэмжээний яг системд нь оролцоод системийн бизнес гэдгийг амсаал ихний одоо урамшууллаа бонус авсандаа маш их баяртай байна. Цаашдаа бол амжилттай явахаар юм шиг санагдчихэв. Гэтэ чамд одоо ингээд энэ урамшуулалт хүрэхэд хамгийн чухал зүйл нь юу санагдсан бэ? Одоо баг байсан уу, бүтээгдэхүүн байсан уу? Юу байсан бэ? За хамгийн чухал нь бол надад баг байсан. Надад баг санагдсан. Энэ яг нэг гоё хамт олон бүрдчихдээ юм байна. Тэгээд тэр хамт олон хамтдаа зүтгэхэр болт юм байна. Энийгээ их дэмждэг юм байна. Тэгээд угаасаа бүтээгдэхүүн нь сайн болохоор угаасаа яг сайн бүтээгдэхүүнүүд, сайн брэндүүд зөндөө байдаг шүү дээ, тийм. Гэхдээ ийм гоё брендийг хэрэглэнгээ хамтдаа нэгний бас амжилтанд хүрэхээр баг ажилт юм байна цаана. Тэгээд энэ баг хүчтэй багт орно гэдэг чинь бас их гоё юм байна. Яг үнэн тий. Бид угаасаа тэгээ хувийн тоглолт хийгээд явбал бидэж явж болно. Гэтэ айлч улс орнд ямар салбарт хувийн тоглолтоор бол хол явахгүй гэдгийг бүгдээр ойлгосон шүү дээ. Тийм ээ. Ер нь ингээд түүлээ зурчмаад одоо нөгөө пилов маск тий хуулдаг маск гэднэр бол тусна авчмаар юм билээ. Дөнгөж нэг 20 мянган төгрөг юм билээ. Тий. Өчтөр минут. Өчтөр маск тавьсан чи хэрээсэн бэ? Найз нь миний амьдрал тэгээд баахан үргэлжлүүлээд. Тэгээд юу л тэгж маар нөхөр ирээгүй л удаа. Тэгээд нөхөр ажилласаа ирээд хоол цагийн нөгөө тэгээд нэг инээтэй юм хэлэхөө. Өглөө ямар ч байсан тий өглөө штэ. Тасныхаа үлдэгдлийг цэвэрлэх гээд. Тэгээд угаас тасны үлдэгдэл цэвэрлж байгаа өглөө юм чин зөвхөн фомоор явчих гээл тэгэл нүрэ ингээл угаачаад фомоор явах гал ингээл аваад жоохон аваад хөөсрөхгүй. Ингээд сүүш ингэ болоо байхгүй болол тэг ингээ өөрөө харж байгаа хараад ингэснэ фом клинсер биш ингээ дип клинсер гэж уншиж байгаа мөртлөө дотроо би фом ашиглах хэрэгтэй даа гэж тэгэл дахиад дахиад хөөсрөхгүй юу вэ тэгээ тэрхэн зур хүн амир инээдтэй энэ 7 хоног энийг хэрэглээд ямар их хөөсөрдөг энэ хоёлаа ярьчаа тэрхэн зур баг спам биш байгаа да ягаа хөөсрөө олчих уу гэдэг нөгөө хүн амир инээдтэй тэрхэн зур эргэлзээ гарч ирж байгаа байхгүй амир инээдтэй тэгээ харсан чи өөрөө дип клинсер буюу тосон клинсерээ норгоол үрхэд байсан байгаа юм чинь. Миний найз ядарсан байж өнөөдөр те өнөө өглөө тэгвэл орой айгу ядарсан тэгвэл орой жоохон байсан юм чинь. Наснаас өнөөдөр жоохон ингээд яг ханаа төрхийн өмнө жоохон толгой өгдөө би зараагаад ясангнаад идэг штеп. Ялангуяа төвсний дараа ээжүүдэд ингээд ханаа төрхийн өмнө ясангнах тэг хөлний шилбэр нэг юм өндөр болох гэдэг юм шиг өгдөг. Тэгэл ясны сэргэжилтийн шинж гэж үздэг. Тэгээ мөн шүд сийгээд авах юм бол ясны сэргэжилтийн шинж гэж үздэг шүү. Ээжүүд гэрэн дээр өөрсдөө маш сайн анхаараарай. Тийм учраас ясны шүл айгуус авах хэрэгтэй. За мөн Д кальц авах хэрэгтэй. D3 K2 гэдэг витамин байдаг да. гэж нөгөө фосфор болон кальцийг яс руу буюу ясны эд рүү зөөвүүлэхэд маш их одоо хамтарч ажилладаг нэг комбинац болж ажилладаг хоёр төрлийн витамин баггүй юу. Тийм учраас D3 K2 витаминууд одоо англи витамин гэдэг 60 ширхтээ 30 ширхтээ 120-аас 180 мянган төгрөг үнэтэйдэг. Үнэтэйдэг. Тийм витаминыг ерөнхийдөө дайл болохоор олж авч уух хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Тэгээ найзнаас өнөөдөр яг ядраад хаа витамин С-г найруулад уучлаа түрүү. Толгой өвдөд. Тэгэхээр сонирхол гот харна. Одоо нэг нөгөө бид чинь эфтагрип бид нар найруулж үзсэн шүү дээ. Тэрний оронд одоо зүгээр 2000 та С-г найруулж удаг гэсэн. Яг ямар ч бодис болохгүй. Сахароо заахгүй. Одоо нөгөө сахар байхгүй. Тийм найруулгатай учраас
Тийм тэгээ наадахыг чинь бүр би нэг эдийн засгийнхаа үүднээс ярьсан шүү дээ. Наадахыг чинь дотроо 60 илүү 90 ширхтэй. За ингээ яг харьцуулсан чинь 1000 та витамин С наад гэж бодох юм бол наадахыг чинь 1000 таар тооцох юм бол 600 төгрөгөөр авч байгаа юм билээ. Тэгэхэд бид нэр 1000 та Instagram бинтрийг 1950-аар авдаг шүү дээ. Тэгэхээр наач бол хамаагүй. Гол юм уу яа тэцтэй манай тоон жишээлбэл яа тэцтэй. Ягаад тэгэхээр нөгөө багт нь би давхар хөхөр ингээ нөгөө уурчсан. Ихтэй гэсэн юм чи өөр ямар ч арга байгаагүй анхны хичээлдээс учраас би тийм учраас яг амжихгүй яг тиймэрхүү сахаруудтай найрлагатай хүүхдэд диабеттэй хүүхдэд өгөхөд зөв зүгээр 10 хэдэн жил одоо багасаа хойш ингээд зүгээр байсан хүүхэд Instagram хүүхэд диабетийн сэтгэдэг байхгүй. Тийм учраас манайх ерөөсөө авч ууж чаддаггүй. Яг үнсний үйлдвэрлэлд ингээд авах боддог. Тэгээ яг ч хүүхэд чихний хашилтаа учраас тэгээ би яагаад 2 багтааж өөртөө ч уудаггүй. Би ч бол тийм сахар махар ашигладаг. Заавал үнсний үйлдвэрлэл гээл сахартай тий бүүн сахар идэж болохгүй шүү дээ. Яг аль нь зөв тий аль нь оргив аль нь илүү сайн нарлагтай тэрийг дах хэрэгтэй. Чи юм ч хүн болохоор хамаагүй ондоо юм а. Би наадахыг чинь бүрстэй жирэмсэн үедээ яхахгүй амар их бодог байхгүй. Тэгээд түрүүний чиний ярьсан юм дээр нэг юм хэлэхэд бид нар чи ерөөсөө яг энэ витамины юмны оо мэдлэггүй байт юм байна. Би нөгөө одоо ингээд 2 дарааш төрөхтэй эхний төрөлтөн дээр л миний хөл амар өвдөжсэн заяа. Тэгээ миний хөл амар өвдөө. Тэгээ би бас нөгөө яг л дөнгөж төрсөн нера биен дээрээ миний хоолоо ингээд байр мэдээлээд байсан байхгүй юу. Тэгээ хоолоо идэлээд хөл өвдсөн чинь би тэрийгээ юу гэж юусэн бэхээр яг хоолоо угаасаа ингээд юу яхад бол ангины вирус гарч ирээд байна гэдэг ингээд тэгж байгаа. Тэгэхээр тэгээд гисэн чинь хоолойны ангин нь хөлөндөө орсон юм байх гэхэд би бүр хөлөндөө нөгөө юу мөнгөн ялтас тавиулж исэн гэдгийг яах вэ? Тэгсэн чи одоо яг чамаас сонсохтой зүгээр л дэгийн кальц дутсан байгаа байхгүй юу? Кальц дэгийн дутна. Тэгээд дээрээс нь дэг кальцийн дутагдлын шалтгаан маань жирэмсэн байх хугацаанд болон хөл үйдэх дэг кальцаас авч чадаагүй учраас бид нар чинь бүр ээжүүдийг бүр тэгдэг шүү дээ. Хөхний сүүг нийлэгчинд бол бид бүх эдисүүд маш их ажилдаг. Хөхний сүүг үүсгэх. Тэгэхээр бид эдис маш их шимтэж яж гарч байгаа байхгүй юу? Тэгээд ясны сэргэлжлэнд өртцөн гэсэн үг. Тэг хүмүүс ингээд хөржил хийдэг, тэг хүүхэд гарч хийдэг, хүн болголт төрдөг гэж ярьдаг. Тэгээд тэлээгээд эмэгтэй хүнийг асарч халамжилж чадахгүй бол тийж хэлж болохгүй шүү дээ. Дээр үед манай монголчууд үлээ төрсэн ээжийн шүлийг таслахгүй гэж бүр яадаг байсан гэж номон дээр бид гэж судардаг. 2 цаг дотор шинэ хоньны шүл бүр ястай. Шинэ хоньны чүмгний ясан гэж яагаад тосыг ханж байгаа тэгэж өгдөг гэсэн гэж байгаа байхгүй юу? 2 цаг учиртай ээж тийм. Төрсэн ээжийг тэнхрүүлэхийн тулд. Одоо тэгээд 2 цаг дотор бид шүлийг гэж өгдөг хүн байдаг юм уу? Бид нэр өөрсдөө л хүдэн маханд хүрээлэн хаа өөрсдөө хичээл хоол шүлгийг л уудаг гэсэн. Үнэхээр тэгэж ачилдаг хүмүүс байхгүй байж ээжүүдийг бас тэгэж шүмжилж болохгүй тийм. Би тэрний амар эсрэг гэдэг байхгүй юу? Тэгээд нөгөө дээр үед төрдөг ээжүүдийг бодоод орчин үеийн ээжүүд яасан чинь мэдгүй бурхан юм. Бурхан шиг. Тэгээд ээжүүдийг жаргах гэж байгаа жаргаж байгаа гэж хэлж үгүй хаа. Тийм. Бид чинь ямар их зүйлийг туулж байгаа билээ те. Бидний амьдралын орчин ямар байгаа лээ. Ямар их санхүү мөнгөний дарамт те. Тэгэл нөгөө одоо нэгсэн тоо сүүгшил нийгмийн дарамт. Их байгаа шүү дээ ягсан те. Тэр ч үнэ шүү. Тийм болохоор бид нар яг хэрэгтэй шимтгийж авах хэрэгтэй. Бүр ингээд гэр бүлээсээ нэгж жагаад надад витамин С, витамин D тэгээ төмөр нэмэлтээр би уух хэрэгтэй юм аа. Эсвэл 2 цаг тутамд надад хаш үлээ хийж өгөө бүтэн 3 сарын хугацаанд гэдэг. 3 цаг чадахгүй витамин өгөх гэдэг. Тийм дор ээж 3 сар. Одоо ялангуяа кесар хагалгаагаар төрдөг ээжүүдийн тоо ихсэж байгаа. Тэрнээ холбоотойгоор кесар хагалгаагаар төрсний дараа илүүтэй гарч ирдэг. Зя тийм мэдэх хэрэгтэй. Наа чи ингээ мэдэхгүй витамин уух ёстойгоо мэдэхгүй хөлн өвдөд ахаар нь яана энэ ангин нь хөлөндөө орчиж гээд тэгээд мөнгөн юу вэ ялтас малтас тавиулаа солиороод явж исэн тэр үе бодохоор бурхан шиг. Нэг хүн нэрээ бас харин тийм л тийм витамин юм хумыг мэдэхгүй нэг чинь тийм аюултай байгаа байхгүй юу? Тэгээд бидний бие яг ухаалаг ингээд дандаа тохиогч үүдэг. Оюун болроо одоо өнөөдөр жишээлбэлтэй ингээд янгинаа толгойж явах хөвдөл би зараагаал арингууд оюун болроо ханаад өгөх гэдэг шүү. Чууд хэлж байгаа байхгүй юу? За дээрээс ингээд монголчууд бүгд л хомхоотой болоод. Тэрийг нэг сэжиг түнжиг шаардлага баг тий. Тэнгүүд ингээд хомхоод гарахын өмнөх нь чимчигддэг. Чимчигсний дараагаар яг чимчигнээд улаараад сонирн болох үед нь гэс вирус эсрэг юм буюу ацикловираа уугаад вирус эсрэг юм ацикловираа тосыг төгчих юм бол зүг болно. Хомхооны вирус гэдэг чинь өөрөө бидний гурван мэдрэлийн төгсгөл дээр ингээ нуугдаад байж байгаа вирус ахгүй юу? Вирусын хамгийн аюултай зүйл нь бидний эсийг ашиглаж үрждэг. Хүний өөрийн эсийг ашиглаж үрждэг. Мянгаас аюултай амьтыг нуугдчихдаг. Ягаад тэр эстэй адилхан бүтцтэй болчтой учраас тахлааны эсүүдээс нуугдах тийм амар програмчлагдсан байдаг. Тэнгүүд нь тахлааны эсүүд танихгүй 50 үед нь тань. Ядраал ирэнгүүт гараад ирдэг. Амар зэн бооз. Манд нуугдчаад тэгээ ядрахаар гарч ирдэг энэ төр гээд яг нэг хагас тутуу мэдээд тэрийгээ ярьсан чинь ингээ бүр монголчууд бас нэг амар нэг уламжлалт юм аандаа заримдаа хит шүтэн зөв буруугаа ялахгүй ч юм уу. Хомхоо вирус чинь юу лээ нөгөө амаа ачхгүй гарахаар
тусдаг үстэй гэл ингээл тэгээд яг тэрэндээ итгэчээд ингээд нөгөө манайс насны хувьд бол том настай хүн л байгаа юм л да. Тэгээд тэрэндээ итгэчээд намайг буруу ярьж ингээ бүр ингээд байгаа байхгүй юу? Гүүж амхаа вирус чи вирус ахгүй юу? Тэр чинь муухай вирус гэд нууцчаа тэгээд өвдгөр гарч ирдیں۔ За хүнд бол нэг юугүй ч гэсэн одоо хортой биш ч гэсэн одоо жирэмсэн ихэд их хортой урагт их хортой ер нь энэ талаар мэдчих хөстой жоохон хөвгт мөхтийг бол ерөн хамхаа тусцсан үедээ нэрээ нэлэх хөвгтийг үнсдэг ингээл инхээр бараг л энэ одоо юу гэдэг байгаа юм гэсэн айтаа хараад байгаа байхгүй юу? Ер нь бол хүмүүс тийм байт юм байлээ. Тэгээд 300 мэдрэлийн төгсгөлд ихэнхдээ байдаг байхгүй. 300 мэдрэлийн төгсгөлд дандаа ингээд тэр хэсэгт нь өвөрмцээр сонгомлоор очиж одоо холбогддог гэх юм. Илгэний вирус чинь зөвхөн илгийг таньж очиж холбогддогтой яг адилхан байхгүй. Тэгээд илгийг гэмтээдэг өвөрмцээр тэгдэг яг адилхан гэсэн. Тэгээд ягаад тостой юм мэдчихэд гараад үдчихэж байгаа гэхээр тостой юм мэдэх үед хүн хэмжээний калори авсан байдаг. Тэгээд тосыг задлаж тосон хоол шингэхийн тулд удаан хугацаа хэрэгтэй байдаг. Тэр үед хэсэг хугацаанд бидний биеийн таглаас сулардаг байх нь шүү. Тэгээд амаарчлахгүй гараад даарна гэдэг чинь өөрөө хүдний температурны нөлөө орчиж байгаа тийм. Тостой хоол гэсэн тостой хоол чинь өөрөө хүнд хоол. Тэр хоолыг зарцуулахад бидний бие ядарна. Хамаг анхаарлаа хоол руу зарцуулсан хоолыг шингээхэд нөгөө хамгаалах гэдэг зүйлээр энерги багч чинь. Энэ үед яадаг гэхээр энэ симпигээр вирусын халдварт итгэж боломжтой. Эсвэл вирусын халдвар авсан байж байгаад тэрний мэдрэлийн төгсгөлийг гэмтэх чадвар нь сэргийгч гэдэг юм. Ийм механизм байх нь шүү. Тэгвэл бас манай монголчууд бас нөгөө бүр нарийн энэ бол вирус энэ тэр гэдэг мэдгүй гэсэн нэг процессыг л мэдээд тэгээд яг заа хамгаах энэ тастай амтаа гарахаар тэгдэг гэдэг нэг тийм нэг хар бараа юмас мэдээдсэн байж тээ. Зайсаа гэл алгачлаа хувцалчлаа хүрхэн болчлаа. Тэглээ энэ болчлаа. Тэмээ зүүн дээр явж байгаа. Хамгийн сүүлийн хувцас өмсдөг дээр. Өнөөдөр ямар гэдэг байгаа шүү. Өнөөдөр маш цаан хувцас өмсөж өмнө нь төрсөн хэрэгсэн гоё төвчүүлэх юмнуудаа бүгдийг нэг төвжин. Хамгийн сүүлийн шатлж төвжих тас гэдэг байгаа шүү. За. Өчтөр би нэг юм болсон юм аа. Масктайгаа унтыг жодоод унтах гэж хэлсэн байхгүй юу? Ингээл унтсан чинь би яг нөгөө өдөр нь амар их гэхдээ би төвчтөр бүр маш их цангасан минь яа. Ингээл суугаад ирсэн амны цангасан би яац юм бол өчтөр. Дагстай юм мэдээгүй тэгээд гэсэн чинь ингээд амар хуурай мэдрэмж төрөд болдгоо маска тавьсны дараа. Тэгээд үнэхээр унтах гэсэн чинь тухтаа санагдахгүй байжгаад маска гүйцэд хатсныхан дараа аваад тэгээд абсолюттэй түрхээд маш гоё гүн чигшил хижээл өгж байгаа мэдрэмжээ аваад унтсаа. Сайн байна шүү. Энэ альсик би бол амар мундаг мэддэг болсон мөлий. Одоо ингээд ийм гоё бүтээгдэхүүн түрхэхээр гоё чиглэг мэдрэмж авахаар ийм байд юм байна. Хуурай мэдрэмж нь ийм байд юм байна гэдэг ингээд ялдаг болсон. Өмнө нь зөв дүжирсэн явж исэн мөлий шүү. Тийм. Би бас арьсыг хайрладаг болсон лээ. Өглөө нөгөө хүүхдээ хөргөж өгөөл өгөхгүй л гарахтаа энэ амар хүтэнч хүний арьс их хуурай шиндаа энэ гэж бодож удаа баярлаа хамттайсэн. За сайхан амраараа гоё гүн бат бүх нойрсаараа. За чи ч гэсэн сайхан амраарай баярлаа. Бай. За юу таг зурагтныхын таг насарч. Манай зурагч нь тустай тагтай шүү дээ. Зурагтныхын таг насарч. За тэгвэл миний тоглож байгаа шүү. За тоглож чамайг ий бүргээд авлаа шүү. Түгэн хажууд нь байх нь хойлоо хийчихвэл яг уу. Энэ зүгээр кал. Баян ярина шүү дээ. Баян хажуунаас юм шүү дээ. Ян гинэ.